газар талтай тэнгэрт нартай хамт байх эртний сайхан эрүүлтэй илгэмсэх үзэгч та бүхэндээ зориулсан хүн гариг нэвтрүүлгийн шин дугаар ийхүү эхэлж байна. Энэ удаагийн хүн гариг нэвтрүүлэгт маань Монгол Улсын боловсролын их сургуулийн нийгэм хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Монгол хэлний тэнхимийн багш доктор Пүрэв Доржийн Эрдэнэт оролцож байна. Юуны өмнө бидний урилгыг хүлээж авч манай студид морилон цаацсан үзэгчдийн өмнөөс талархал төвшүүлье хэмээн бодож байна. За баярлалаа. Тэгэхээр энд нэг зүйлийг шийтгэе болоод үзэгчдүүдтэйгээ сэтгэл он хуучлая гэж бодож байна. Учир хэмээвээс хүн гариг нэвтрүүлгээрээ бид нар Монголынхаа бас оюутлаг сайхан залуучуудыг та бүхэнтэй бас уулзуулна гэдэг ийм сайхан эртний амлалт өгсөн байгаа. Тийм ч учраас одоо энэ удаагийн зочин маань бас сонирхолтой багш ийм эрдэмтэн бүсгүй байгаамаа. Тэгэхээр энэ үзэгч түмэн маань бас сонирхож байгаа. Одоо намтар бүхэн эзэнтэй эзэн болгон намтартай гэдэг энэ үгэнд манай үзэгч түмэн бараг чийжилсэн байгаа. Тэгэхээр одоо хэдийгээр залуу хүн боловч бас л намтартай байгаа шүү дээ, тэ. Намтар гэдгийг бас хаалттай ойлгоосоо төгссөн сургуулиас эхлүүл бас сонирн байх болов яаж яваад энэ багш гэдэг энэ сайхан эрхэм мэргэжлийг зүрх сэтгэлтэйгээ хүүл холбосон бэ? Эндээс яриагаа эхлэе гэж бодож байна. За Эрдэнэт миний би 2005 онд Монгол Улсын боловсролын их сургуулийн Монгол англи хэлний багшийн ангийг төгсөөд 2007 онд тус Монгол Улсын боловсролын их сургуулийн магистрантууд суралцж хамгаалаад тэгээд тус тэнхимдээ ажиллаж агаад 2008 оноос бүгд Солонгос улсын Санжийн их сургуульд докторт суралцахаар ингээд явсан юм аа. Тэгээ очиод яг Солонгос хэлийг би огт мэдэхгүй очсон учраас эхний одоо жилүүдэд Солонгос хэлээр сурахын хажуугаар ерөөсөө магистр дахиж хамгаалъя гэж. Тэгээд 2011 онд Солонгос хэлний зэрэгцүүлсэн хэл зүйгээр магистр хамгаалаад тэгээд өнгөрсөн 2014 онд Монгол Солонгос хэлний зэрэгцүүлсэн хэл зүйгээрээ докторийн зэрэг хамгаалаад тэгээд одоо тэнхимдээ ирээд багшаар ажиллаж байна. Энэ бол бахархалтай зорьсон зорилгоо биелүүлжлээ гэхээр. Тэгэхээр өөрөө чинь сэдвийн ач холбогдол онцлог нь чухам юу вэ? Энийг бас энгийн үгээр үзэгчид түнд бас сонирхол сонирн байх болов уу? Би Солонгост очиж суралцаад Солонгос хэлийг сурахаасаа гадна өөртөө нэг олзуурхсан юм юу юм бэ гэхээр ерөөсөө монголчуудад төдийлөн танигдаагүй. Тэгээд Солонгостой монгол хэлний 3 сурах бичиг гэж алдарсан. Тэр сурвалж бичгийг одоо барьж авсандаа их олзуурхтыг. Тэгээд тэр сурвалж бичиг маань болохоор 17-оос 18 дугаар зууны үед Чусон улсын үед бол ерөөсөө тэр улсад монгол хэл сурах аян бүр өрнөж байсан. Бүгдээрээ одоо монгол хэл сурахыг эрмэлзэж байсан. Тэгээд тэр 3 сурах бичиг нь одоо монгол хэлний 3 сурах гэж алдарсан. Энэ 3 сурвалж бичгээс гадна монгол хэлний зүйл хуваасан тол бичиг ингээд 4 сурах бичгийн хүрээнд монгол солонгос хэлний зэрэгцүүлсэн судалгаагаар хийж хамгаалсан. Тэгээд тэр сурвалж бичгээ товчхон би ярих юм бол ер нь солонгосын түүхэнд бол хамгийн урт удаан хугацаагаар сурсан гадаад хэл нь монгол хэл байдаг юм байлээ. Тэгэхээр бүр 13 дугаар зууны үе буюу 1231 онд одоо гуйлан улсад илгээсэн захидалт хүртэр одоо монгол хэлийг сурахыг эрхэмлсэн, уриалсан тийм байсан. Тэгээд яг энэ тухайн үед бол солонгосын түшимлүүдийг бол ерөөсөө монгол хэл сурахад илүү түлхүүн анхаарч байсан. Тийм учраас тэр монгол хэлний сурах бичгийг одоо бичиж хэвлүүлж гаргасан. Тэгээд энэ сурах бичиг сурвалж бичгийн бас нэг агуулга нь тухайн үед одоо хамгийн хүчрхэг байсан Юан улсын талаарх мэдээллийг одоо тэднэрт өгөх зорилготой. Хэрв одоо Юан улсын ёс заншил ямар юм, Юан улсад юуг эрхэмлэдгийг энэ бүгдийг тэр хэл сурахын хажуугаар бас Монголын ёс заншлыг төлөхөөр сурвалж байсан ийм онцлогтой сурвалж бичиг байсан. Тэгээд ер нь яг Монгол солонгос хэл чинь алтай төрөл хэлэнд багтдаг төрөл хэл. Тэгээд тухайн үед тэр монгол хэл сурах аян өрнөж байсантай холбоотой юм уу? Одоо орчин цагийн солонгос хэлэнд монгол үг хэллэгийг хэрэгэлдэг. Яг монгол үг хэллэгийг одоо өөрийнхөө хэл аялгаунд хэрэгэлдэг үг хэллэгүүд нэлээд орсон байдаг. Ялангуяа одоо морин балтай холбоотой үг хэллэгүүд бол яг монгол үгийг хэрэгэлдэг. Ийм бас хэлний арим монгол хэлнийг одоо бахархал болсон юм сурвалж бичиг сонгож авсандаа бас их олзуурах юм аа. Тэгээд энийг би бол солонгос дээр бичиж хамгаалсан. Одоо удахгүй би монгол хэл рүү энэ сурвалжуудаа 4 сурвалжаа бүгдийг монгол хэл рүү орчуулсан байгаа. Тэгээд яг солонгос нөгөө монгол хэлний хуучин тол бичгүүд олдоц муутай учраас төдийлөн хэвлүүлж амжаагүй ирсэн. Одоо энэ зүүн очихдоо би тэр сурвалж бичгээ бүгдийг монгол хэл дээр гаргана. Өөрийнхөө диссертацийг одоо монгол хэл рүү орчуулад удахгүй хэвлэлд өгөхөөр бэлтгэсэн
байгаа. Маш сайхан мэдээлэл байна. Үнэхээр бас тэр язгуурыг ингээд сонсож байхад 13 дугаар зууны үед дэлхийн монгол эрдэмтэд бол монгол хэлээр оролдож ийсэн. Дэлхийн монгол хэлээр. Тэгэхдээ дэлхийн өөрөө монгол хэлийг эрхэмлдэг байсан тухай тийм сонирхолтой их сурвалжийн баримтууд Биткамын номын санд байсан тухай манай одоо оюуны том лидер болж исэн одоо Гандан тэгслийн эдийн тэргүүн хамт гомжуугаа ингээд дурсамж байдаг л да. Тэгээд эндээс үзэж байхад ер нь тэр монгол хэлний эрхэмлэн дээдлэх ёс бол 13 дугаар зууны үеэс одоо улбаалж байгаа хэдийд бүдгэрэх болсон бай. Энэ тухай таны сэдвэт байгаа юу? Тэрийг та олж харсан нь ер нь солонгосчууд одоо монгол хэлийг хэдийгээс одоо ингээд ер нь одоо тэр хэрэгжилж байгаад одоо зөв хэмжээний он цагийн алсаас ингээд бүдгэрдэг шүү дээ тий. Энэ дээр та ямар одоо нүдээр олж харав? За 13 дугаар зууны үеийн тэр гуйлан усад дурдсан захианаас үзэх юм бол үндсэндээ бол тасралтгүй явсаар хагаад ер нь социализмын үед тасалдсан гэж хэлж болно. Одоо омгшоод хэлэх юм бол солонгосчууд 700 жил монгол хэлийг сурч байжээ. За Баттай их сурвалж нь бол 500 жил гэж сурвалжиж тэмдэглэсэн байдаг. Тэгээд ер нь 1894 он хүртэр бол ерөөсөө монгол хэлийг сурах аян өрнөж байгаад тэгээд социализмын үед бол тасалдаад түүний дараагаар 1993 оноос Солонгосын Данку гэх сургуульд одоо монгол хэлээр судлаач бэлдэх монгол хэлний ангийн оюутан бэлтгэхээр эргээд одоо үүссэн. Одоогоор бол Солонгост яг монгол судлаач бэлддэг 3 сургууль байна. Данку гэх сургууль, Сөүл их сургууль, гадаад хэлний сургуульд одоо 2010 оноос эхэлж монгол хэлний одоо судлаач мэрэгчлэн бэлтгэж эхэлсэн. Удахгүй одоо бас Пусаны их сургууль дээр монгол хэл судлалын төв байгуулагдж байгаа гэж ингэж мэдээ байгаа. Тэгээд би бас саний тухай сонссон. Ганцаараа бас солонгос очиж ингээд сурж исэн он жилүүдийн чинь тухай. Өөрөө би бас Москвын Горкийн нэрмж тодорцоолын дээд сургуульд бас ганцаархан очиж бас хань байхгүй монгол оюутнуудаа бас өгүүлж исэн тийм зовлонгийн бас мэдхийн тэнд чинь бас 2-3 нулимсаа тусааж исэн уран бүтээлч хүний хувьд бол өөрийг чинь бас сайн харж байна л да. Тэгэхээр солонгосын ганцаараа сурж байхад ер нь юуг мэдэр хүний газар хүний хушуунд сурж байхад бас олон зүйлийг өөртөө нийдэг шүү дээ тий. Энийг би юу гэж асууж яана гэхээр манай одоо залуучуудад бас хэрэг болоосоо гэж бодож байгаа юм л да. За яг би ер нь Солонгост очиод эхний удаа бол хэл мэдэхгүй очсон л да. Тэр бол бэрхшээл. Хэлний бэрхшээл бол мэдээж байсан. Хэлний бэрхшээлээс гадна одоо яг тухайн тэр сургуультай ганцхан монгол оюутан хоттой байгаа монголчуудыг танихгүй ийм байсан учраас эхний жил бол ганцаардах одоо гэр орноо санах, хижээ аваагаа санах тийм юмнууд нэлээд байсан л да. Тэгээд нэг 2 жил болоо жоох нэг хэл ойлгоод эхлэхдээ би өөрийнхөө төрсэн дүүг ер нь яг ганцаардаад байсан учраас өөрч авээцсэн өөрийнхөө эрэгтэй дүү. Тэгээд эрэгтэй дүүтэйгээ 3 сарын хугацаанд байхад ер нь нэг тийм санаа төрсөн юм л да. Дүүгээ харж хахад ерөөсөө энд нөгөө эрхлээд лижээ аавынхаа гар дээр байсан хүн чинь тэнд очиод юмыг эргэцүүлээд тэгээд тэр солонгос газар хүний хөшөөнд тий цаг нартаа уралдаж ажиллаж байгаа тэр солонгосчуудын тэр хөдөлмөрч занг олж хараад л цаг гэж ямар үнцэнтэй хичээ би одоо энэ зэтэй дэмий ингэжсэн байна гэд надтай ингээ хөөрөд яриад ирэхээр тэндээ санаа төрөөд ер нь бидний үеийн залуучууд ер нь харийн газар явж юм сурахаас гадна ер нь өөрөө өөрийгөө ер нь боловсруулж ойлгож юмыг ухаарч ойлгож явах ер нь зүгээр юм уу гэж бодоод тэгээд өөрийнхөө удирдагч багшид бас яг хуу сурыг гэсэн сонирхолтой хүүхдүүд байсан л да мэрсэр надтай холбогдоод тэгээ багштай ярьж байгаад ерөөсөө багшаа хоёлаа ерөөсөө монгол оюутнууд авчирч сургая гэж багштай санал хэлээд тэгээ эхний удаад яг хуу багш маань бас хаширлаад жоохон цааргалаад байсан л да. Тэгээ би 2-3 удааг ингэж өөрөө хөтөлбөр гаргаад би ерөөсөө ийм байдлаар монгол оюутнууд авчирч сургамаар байна. Яг одоо мэрэгжилтэй сайн боловч одоо хэлний бэрхшээлээс болоод гадаадд явж сурч чаддгүй монгол залуучууд маш их байдаг учраас тэгээ багштай хэлээд ерөөсөө яг мэрэгжилтэй сайн сурыг гэж байгаа хүүхдүүдийг магистрт авчираад харин эхний шууд магистрийн визээр магистрийн төвшөнд авчирч сургаад эхний жил нь ерөөсөө хэлийн ингээд төлхөө оруулаад тэгээ сүүлийн жилүүд нь магистрийн хичээлийн төлхөө оруулаад ингээд ийм байдлаар монгол оюутан авчирч сургамаар байна гэд. Тэгээ яг тэрний өмнө би өөрөө
яг нь жоохон хэл гадарлаад ирэхээр манай сургуулийн гадаад харилцаанаас азуулж надад санал тавиад одоо сургуулийн гадаад харилцаанд ажиллаач гэд. Тэгээ яг нь хэлний сурж ирсэн сургууль өөр үү? Миний өөрийн тэр Солонгос өөрөөр хэлбэл таныг урьж штэ тий. Тийм. Тэгээд яг эхний жилүүд чинь нөгөө өөрийгөө тэжээхэд бол янз бүрийн ажил хийгээл бусад монголчуудын ажиллаар гүдэг байсан. Тэгээд сүүлдээ яг жоохон хэл гадарлал ирээд ер нь яг орчуулга тэгээд тийм чиглэлээр цалинжаа. Тэгээд тийм болохоор бас нөгөө сургуулийн маань гадаад албаныхан бас дэмжиж тэгээд ерөөсө чиний хэлсэн энэ хөтөлбөрөөр Монгол оюутан авчирч үзье гэд. Тэгээ эхний жил нь шууд мобиста хандаад тэгээд ер нь төгссөн магистр сурах гэж байгаа. Монгол улсын боловсролын их сургуулиудад хандсан юм байна шүү дээ тий. Тухайн үед одоо манай Монгол судлалын сургуулийн захирал Өнөр Оюун багш маань байсан. Тэгээд Өнөр Оюун багштай би одоо энд сурсных сургуультай хийж чадах ажил маань одоо энэ байна. Ямар ч байсан одоо сурах хүсэлтэй байгаа ийм залуучуудыг авчирч эндээ одоо магистрт сургая гэд. Тэгээд нэг эхний удаа нэг 8 хүүхэд аваачсан. Оюутан. Тий, оюутан очоод тэгээд ер нь яг нөгөө багштай амлалт өгсөн болохоор нөгөө хэдэн оюутнуудынхаа бүхий хэмээн тий одоо нөгөө аваад ирсэн. Хариуцлага соёл тий. Тэгээд бүх амлалтын навцаасаа тэрний өмнөөс бас гүйхэн. Тий, одоо адаглаад нөгөөдөлдөө хагас санд нөгөө мэдээж ажил хий, цагийн ажил хий гэн штэ. Тэр болгоны таньдаг нөгөө танилцсан солонгос газруудаа ингэж өгөх. Тэгэл гэрээ сан бас жоохон нөгөө шууд төгссөн хүмүүс атсан учраас тэгэл гэх мэтчлэн бас тэд нартэйгээ тэгээд бэрхшээлүүд байсан. Бэрхшээлүүд байсан. Тэгээд өөрөө ч бас хэлийн сургах гэж нөгөө хэдийг их түлхүү бас нэг талаар бас хатууч байсан байж магадгүй. Тэгээд ер нь тэгээд тэр юунаасаа санаа сэдвлээд л ерөөсө багшаа хоёлоо тэгээ яг хөө тэрийг хийж байхдаа би урам орсон л да. Яагаад тэгэхээр нөгөө хүүхдүүд чинь ирээд л шал өөр анх ирж исэн хүүхдүүд чинь нэг сар 3 сар болоод нэг өөр 6 сарын дараа шал өөр ингээд юм яриад тэгэхээр ерөөсө энд сурсных ерөөсөө л Монголдо хэрэгтэй Монгол улсын боловсролын их сургуультай би хэрэгтэй юу барьж очих юм өөрийнхөө чадах хэмжээгээр ер нь нэг юм хий гэж одоо тэгээ багшаа ер нь хоёлоо их судалгааны төв болгоод Монгол солонгосын хамтарсан ийм одоо төсөл юу байдгийг ийм ажлууд надад хийх санаа байна гэд багштай хэлээ. Тэгээ багш маань ер нь яг өөрөө бас нэг надад сайн тал нь юу байсан гэхээр манай багш чинь өөрөө Монгол судлаач хүн байсан. Тийм учраас бас Монгол талын юм ингээд тийм хэлэхээр их нааштай хүлээж аваад тэгээд за чи тэгээд ямар хурал юу хийх чинь гэхээр би өөрөө нэг хөтөлбөр гаргаад ерөөсөө ийм талаар гээд тэгээд эхний удаа багшаа хоёулаа нэг хамтарсан хурал зохион байгуулъя. Ингээд Монгол талын би эрдэмтдтэй өрөө хэрэг өөр Монгол бурайд Оросоос хамааралтай бол ингээд яг өөрийнхөө багш нараар дамжуулаад ингээ өрийгээд тэгээ эхний удаа Солонгост олон улсын хурал хийгээд тэгээ манай тэнхимийн яг Монгол судлаар эхэлсэн учраас Монгол хэл уран зохиолын маань тэнхимийн багш нар очоод ингээ хамтарсан хурал хийсэн л дээ. Тэгээ хурал хийгээд хурлынхаа тохиомлыг хэвлүүлээд тэгээ ер нь тэр санаанаас үүдээд би тэгэд одоо өөрийнхөө багш, Өнөр Оюун багш, цаг учир багш нартэйгээ хамтраад Монгол солонгосын хамтарсан төв гэж байгуулсан юм. Тэгээд тэр төвөө байгуулад жилд одоо Солонгост нэг очиж хуралдаг, Монголд нэг ирж хуралдаг. Тэгээ хурлын тохиомлоо одоо сэтгүүлээр ингэж гаргадаг. Ийм байдалтайгаар одоо үргэлжлээд явагдаж байгаа. Тэгээ манай төвийн одоо тэр сэтгүүл утахгүй олон улсын ICS-ийн ирэх ахвар ингээд одоо бэлтгэгдээд явж байгаа. Энэ зууны дараагийн хурал маань одоо Бурайд улсад болохоор Монгол солонгосын эрдэмтэд хамтарч одоо Бурайдын эрдэмтэдтэй хамтарч хийхээр ингээд төлөвлөлөөд явж байгаа. Тэгээ яг энэ төвийн хүрээнд Монгол солонгосын хамтарсан бас чамлахааргүй ажлуудыг хийсэн л дээ. Монгол солонгосын яруу найрагчдын холбоог одоо холбож хамтарсан хурал 2 3 удаагийн одоо Солонгост Монголд ийм хурлууд хийсэн. Тэгээд өөрөө Монголын зохиолчдын хэвлэлтэй зохиолчдын одоо мөнх цэцэг дарга маань очоод зохиолчтой очоод хамтарсан хурлууд хийгээд 2 3 удаа ингэж ирж очиж хурал хийсэн. Зүгээр Тухайн хотын маань удирдлага бас Баян Зүрх дүүрэгтэй шипийн холбоотой ажиллаж гэх мэтлэн ийм ажлуудыг тэгээд яг судалгааныхаа төвийн хүрээнд одоо хамтарсан Монгол солонгосын эрдэмтдийн хамтарсан төслүүд бас явагдаж байна. Тэгээд ер нь яг очисон нэгэн тал энэ сургуулаас явсан юм чинь энэ сургуультай хэрэгтэй юм хийхийг хичээсэн. Би одоо ер нь цаашдаач бас чадах хэмжээгээр хийхийг зорж хүсэж мөрөөдөж яваа. Маш сайхан байна. Тэгээд би сая өнгөрсөн өдрүүдэд өөр хангаагаар
сурвалжлах томилтоор явж байгаад Монгол улсын боловсролын их сургуулийн Арангаатх багшийн сургууль дээр одоо олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна. Багшлахын онол арга зүй гэдэг. За олон сайхан эрдэмтэд орсон байна. Одоо Оросын холбооны улс Бурайд, Хятад, Өвөр Монгол тэгээ Америкаас оролцсон ийм сайхан томоохон хурал боллоо. Энэ хурлыг би ажиглаад байж байхад ер нь тэр багшлах арга зүй онол гэдэг бол шин төвшөнд харж шинээр тэр багш хүмүүсийг бэлдэх нь бол цоо шинээр одоо би ийм цаг үетэй тулгарлаа гэдэгт нэгдмэл байна л да. Аргачлал өөрөөр хэлбэл хүүхдэд өөрийн философи гэж байх ёстой. Тэр үнийг одоо багш хүн олох ёстой ч гэдэг юм уу тий. Тэгэхээр та бас энэ сайхан буянтай ажлыг хийж одоо буянтай ажил гэхээс гадна Монголынхын төлөө, сургуулийнхын төлөө бас Монгол залуучуудын төлөө хийсэн энэ сайхан ажлыг хийж яхад Монгол хүний тэр дундаа Монгол залуучуудын маань чадварыг ер нь олж харав тий. Одоо аливаа нэг хувь мэдрэмж хийдэж шүү дээ тий. Бусад орны оюутнуудаас тэр хүний газар хүний хөшөнд сурж байхад ямар мэдрэмж төрсөн бэ юм? За яг Монгол хүмүүсийн нэг онцлог юм уу гэж би бодоод байгаа. Аливаа юмд дасан зохицохтой их амархан. Тэгээд юмыг ер нь нэг тийм заавал нэг ийм байх хэрэгтэй гэд хятад оюутан болон бусад оюутнуудыг хараад байхад ерөөсөл яг л ийм байх хэрэгтэй гэл тэрийгэ баримтлаад тэгэл өөрийгөө ингээл булам ядраагаад байдаг. Монгол оюутнууд болохоор их гүйлгээ ухаан сайтай. Ерөөсөө ингээд амархан энэ юг хэлээ олчих юм бол аргачлаа зөв болдог тийм. Тэр тал нь ер нь их бас монгол хүний онцлог юм болов гэж боддог. Тийм. Тэгээд яг сүүл одоо би эх орондоо ирээд энд Мобиста ирээд багшилж байхдаа бас тийшээ явсны нэг онцлог нь юу юм гэхээр нэг тийм эх оронч үзэлтэй болчдөг юм уу гэж би өөрийгөө бодсон. Ягаад тэгэхээр энд байхад нөгөө Монголынхаа сайхан байгаль тэр бүрийг ингээ ойлгохгүй тэнд очихоор л ерөөсөө санаад байдаг. Тэгээд тэнд очих юм бол за оюутнуудаа Монгол эх орн минь ямар үнцэнтэй, Монголын минь байгаль ямар үнэтэй, Монгол хэл минь ямар агуу юм гэдгийг л би чадах хэмжээнд ойлгуулах юм шүү гэж их зорж хичээж аваа. Тэгээ хичээл дээрээ ч ер нь яг оюутнуудаа аль болох тэгээд хамтаж багаар ажил тэгээд ер нь их хэлнийхээ үнцнийг илүү мэдэрч ойлгож цааш нь түгээх хүмүүс чинь та нар шүү гэж оюутнуудаа ер нь өөрийнхөө хэмжээнд захидыг хэлдэг. Тэгээд оюутнуудаа хамт ер нь тэгээд суралцсан. Таныг одоо тэр Солонгост магистрт сурж байгаа эрдмийн мөр хөөгөөд явж байхад ер нь одоо Монгол оюутан залуучууд одоо цуглаж штэ тий. Тэгэхээр ямар арга хэмжээнүүд болж иж тэндээс ер нь тэр Солонгос хэлийг язгуураар нь сурах бас энэ Монгол судлалыг хөгжүүлэхэд одоо ямар хувь нэмэр оруулж ийсэн бэ? Ер нь нэг тийм нэг торгоны хээ уулзж байгаа тийм агшингууд байдаг шүү дээ тий. За тэнд байсан яг одоо Солонгосын Монгол судлал бол харьцангуй идэвхтэй л дээ. Бусад орнуудыг бодох юм бол жилд нэг удаа одоо олон улсын хурлаа хийдэг. Жилд 2 удаа Монгол судлалын сэтгүүл нь гардаг. Тэгээд бүр монгол хэлээрээ ингээд монгол хэлний судлаач бэлтгэдэг зориудын юм. Одоо монгол судлал нь бол нэлээд одоо үйл ажиллагаа нь өргөжөөд явж байгаа. Тэгээ Монгол тэнд байгаа монгол оюутнууд бол бас нийгэм идэх сайтай өөрсдөө холбоо байгуулад тэгээ жилдээ оюутны эрдэм шинжилгээний хурлаа байгуулдаг элчингээс одоо хамааралтай ингээд ийм үйл ажиллагаанд нэлээд явуулдаг сайн дурын оюутнуудын хамтарсан үйл ажиллагаа ч нэлээд их байгаа. Тэгэхээр одоо хүний газар хүний гушуунд очиж сурья гэсэн эрхэм дээд зорилгыг бас зорилгоо болгоцсон байгаа оюутан залуучууд бас залуучууд мань байна шүү дээ тий. Эдгээр та юу гэж зөвлөх болов? Сэтгэлийнхэн тийм субъектив шин чанар, сэтгэлийнхэн тэр хөдөлгөөнөөр шууд очиж сурах уу? Эсвэл наан ямар хөө сэтгэл зүйн бэлтгэлтэй байх вэ тий? Та бас тэнд нь бас очиж эрдэм бас сурсан эрдэмтэн хүний хувьд юу гэж бодож байна? За тэгэхээр гадаадад суралцахад ер нь гадаад хэлний мэдлэг өндөртэй байхаас гадна их хэлний эх орныхон түүх соёлыг маш сайн мэддэг байх хэрэгтэй байна гэж. Тэгэхээр тэнд очиод зүгээр л нэг захын нэг хүн асуудаг л да танаа Монгол ямар юм бэ? Танаа Монгол хэл чинь ямар юм гэх жишээ. Тэгэхээр нөгөө эх орныхоо түүх соёл, эх хэлнийхээ үн цэнийг илүү сайн ойлгосон. Одоо ямар ч хүн асуухад миний эх орн ийм түүхтэй. Гадных нөгөө Чингисийн Монгол гээл тэр утгаар нь мэддэг учраас дандаа асуудаг. Тэгэхээр ялангуяа одоо их түүхээ их сайн мэддэг байх хэрэгтэй юм уу. Тэгээд бас хэл сурахад ерөөсөө их хэлний тулгуур байдаг. Тийм учраас их хэллээ сайн мэдчихэж гадаад хэлийг сурнаа гэж би ер нь боддгийн. Өөрийнхөө төрлөх хэлээ тийм. Тэгэхээр Монгол Улсын боловсролын их сургууль гэдэг бол Монголын нийгэмд бол томоохон үүрэг гүйцэтгэж ирсэн. Та бас энэ
Өрхийн татаж Галаабаатараас энэ хамт олондтой бас мөр зэрэгцэн багшлаж олон сайхан монгол залуучуудыг одоо сургууль хүмүүжүүлж байгаа. Тэгээ ер нь багшийн мэрэгжил гэдэг маань чухам одоо ямар мэрэгжил вэ тий? Багш болсноор одоо та мэдээж л бахархдаг баг тий. Энэ тухай сэтгэлдээ бас манай үзэгчтэй уулзахгүй. Би яагаад энийг хэлээд байна гэхээр өнөөгийн энэ одоо гэрэл сүудрын одоо энэ нийгэмд одоо манай залуучууд нэг л зөв гიშгээд өгөөсөө манай залуучууд мэрэгчлээ зөв сонгочоосоо нэг тийм нэг зэлэнд орсон бордаах шиг бүү амьдраасаа л гэж бодоод байна л да. Та энэ дээр ямар бодлоо? Миний хувьд бол багш мэрэгчлийг сонгосондоо маш их одоо өөрийгөө азтай гэж тооцож байна. Би ер нь яг баг байгаасаа би багш болно гэж дандаа боддог байсан. Багадаа нөгөө багш гэдэл анги дээр очиод багшийн хичээл зааж байгааг харчаал гэртээ ирээл дандаа нөгөө ингэж байгаа л шугамаа хугалцдаг нэг тийм хүүхдээсэн л да. Тэгээд тэр дундаа би мобисэд одоо Монгол Улсын боловсролын их сургуулийг төгсөж энэ яг одоо эрдмийн уурхайг түгээгч энэ их сургуульд ирж суралцсандаа их бахархаж явдгийн. Тэгээд ер нь яг монгол хэлний Монголын одоо тэр эрдэм номны буяыг түгээгч эрхэм хүмүүс нь миний багш байсан их бахархдгийн. Одоо өгзөөгийн гэхээр л өнөр уян багш байгаа гэдэг. Авайзын Санжаа багш байна. Төмөр тогоо багш байна. Тэгээд одоо Пүрэ очир багш маань энэ бүх сайхан одоо Монголын эрдэм номыг түгээгч бурхад гэж хэлж болохоор энэ багш нараар хичээл заалгаж байсан да. Энэ багш нарын одоо шавна гэж хэлэх нэг азтай хувь тохиосондоо маш их бахархаж явдаг юм аа. Тэгээд яг монгол хэлний хэн ер нь яг би гадаад хэл нь жоохон сонирхолтой хүүхдээсэн л та. Тийм. Тэгээд яг явсаар агаад ингээд монгол хэл рүүгээ орцсон. Тэгээ эргээд харахад би бас л их азтай хүн юм байна. Их хэл төрлөх хэлнийхэн талаар ингээд судалгаа хийгээд явах. Магадгүй яг гадаад хэлийг сурахад хэрэгтэй ч гэсэн их хэлээ илүү сурах нь судлах нь их эрх юм байна гэдгийг л өөртөө одоо бодоод явж байна л да. Үнэхээр сайхан байна. Таны яриг сонсоод байжсэн чи ер нь энэ орчлын ямар дурламар хайрламар агуу удам төгөлдрөн бий гэдэг мэдрэмж бол олон их гэрэлтэж байна. Учир хэмээвээс хүний газар очичоод тэр олон сайхан монгол залуучуудыг өөрийнхөө замсан замаар өрн дуудсан бас үзэгчдийн өмнөөс талархал төвшүүлье гэж бодож байна. Та өдрийн яриа нэгийг бодож нөгөөх сануулсан байхаа гэж бодож байна. Ялангуяа энэ цаг үед тийм. Баярлалаа танд. Таны эрдмийн ажилд улам их амжилт хүсье ерөө. Та бол хоёр жигүүр чинь цоцохгүй учир хэмээвээс нэг жигүүр чинь эрдмийн өргөлөөлтэй юм нөгөөх нь монгол залуучуудаа сайн сайхан бүхэн лөө өрөнд дууцсан. Ингээрээ жоохон өөрийгөө тоогоороо өөрийгөө тоохгүй л өөр хин тоох уу гэдэг үгийг бас танд уран болгож ташууртмаар байна. Элгэм сүүцэгч та бүхэндээ зориулсан энэ удаагийн хүн гариг нэвтрүүлэгт маань Монгол Улсын боловсролын их сургуулийн нийгэм хүмүүлгийн ухааны их сургуулийн монгол хэлний тэнхимийн багш доктор Пүрэв Доржийн Эрдэнэ туяа оролцлоо. Бид 21-р зууны оюуны талхыг барьж хүн ачаагийн үүрж байгаа ийм сайхан залуучуудаа үзэгч та бүхэнтэйгээ эртний сайхан ирүүлээр уулзуулсаар байх болно. Танд баярлалаа. Баярлалаа үзэгчтэй.